Сайн уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бас айгүй гоё шинэ юм мэдээлэл хүргэх гэж байна та нартай. Ямар мэдээлэл вэ гэхээр ойрд надаас хүмүүс хамгийн их асууж байгаа асуулт нь болохоор коллагены талаар айгүй их асууж байгаа. Ер нь Монгол охид бүсгүйчүүд маань ялангуяа 30-аас дээш насны бүсгүйчүүд маань коллаген гэж яг юу вэ? Коллагены одоо үндэс үүрэг нь юу юм? Бид ямар ач тустай юм? Яагаад ингэж охид хүүхнүүд бүсгүйчүүд уугаад байдгийг энэ талаар одоо айгүй их асууж байгаа. Тэгээд энийг ерөөс нөгөө мэддэггүй хүмүүс бас айгүй олон байдаг учраас мэдээлэл болгоод ингээд зөвлөгөө олгоод ийм бичлэг хийж байгаа шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд ерөнхийдөө та хэдэд ярих юмудаа бүр ингээд гоё ингэцэцэнд оруулаад бичээд бэлдсэн байгаа. Тэгээд маш анхааралтай сонсоорой гэж хүсмээр байна. Яа тэгэхээр энэ эмэгтэй хүн болгонд заавал мэддэг байх ёстой мэдлэг учраас маш анхааралтай сонсоорой. Коллаген бол ерөнхийдөө уургийн нэгт хүрэл гэж ойлгож болно. За тэгээд хүний биед байх ёстой нийт одоо коллагеных нь одоо нийт хэмжээнийх нь 40 орчим хувь нь арсанд, за 20% нь яс болон мөгөөрсөнд, үлдсэн хувьд нь одоо зүрх судас дотор эрэхтэн ч юм уу те одоо биеийн бүхэл хэсгүүдээр ингээд тархаад нэг одоо ийм эрүүл биеийг цогцлох үүрэгтэй ийм үндсэн гол үүрэгтэй зүйлийг бид нар коллаген гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За 25 наснаас эхлээд ерөнхийдөө бага зэргийн хөвшрөлт ингээ явагдаад эхэлж идэг бид нарт эмэгтэйчүүдэд. За тэгээд 20 насны коллаген бол одоо хамгийн их коллагеныг агуулсан нас гэж үздэг. Тэгэн гутаа 25 хүрээд за 27, 8, 30 руу ингээл ороод төхөөд ирэхлээр нөгөө коллаген чинь багаар алдагдаж эхлээд 40-наас 50-наас гэж явсаар агаад 60-наас хүрэхэд бид нар нийт биед байх ёстой коллагеныхаа 75 орчим хувийг нь алдсан байдаг байх юм л да. За тэгвэл тэр нийт алдагдаад байгаа коллагеноо бид нар яаж нөхөх вэ? Тэр айгуу чухал. Коллаген бол бүгд сайн гэж ойлгож ерөөсөө болохгүй. Ялангуяа Солонгос улсад нөгөө Солонгос бүсгүүлчүүд чинь хүүхнүүд чинь бүгдээрээ коллагеныг айгүй хууж хэрэгэлдэг 20 наснаас дээшээ ер нь бүх бүсгүүлчүүд нуудаг. Тийм учраас Солонгост бол айгүй олон төрлийн коллаген байдаг байхгүй юу? За тэр коллагенууд бүгдээрээ сайн гэж ойлгож ерөөсөө болохгүй. Доторх найрлагыг нь харах нь маш чухал. Яг ямар орц найрлагатай яг одоо юу орсон тэрийг бид нар өөрсдөө мэддэг, мэдлэгтэй байх нь маш чухал юм байлээ. Тэгжээч зөв сонголтоо хийгээд зөв коллагеноо олж ууснаар үр дүн нь илүү одоо бодит нүдэнд харагдах үз байж чадна гэсэн үг байхгүй юу? За хамгийн эхлээд нэгдүгээр коллагены даалтны хэмжээ их чухал байдаг гинэ. Коллагены даалтны хэмжээ нь ерөнхийдөө молекулаар ингээд илэрхийлэгдчихэд молекулын хэмжээ нь том байх тусмаа бидний биед одоо шингэц айгүй муу зүгээр одоо биед шингэж үлдэхээсээ илүү бүтгэнөөр ингээд гадагшилчдаг. Ямарч биед шингэж үлдсэн сайн үр дагавар нөлөө байхгүй. Тэгэн гут молекулын хэмжээ бага жижиг байх тусмаа бидний одоо бүх эд хэсгүүдэд биеийн бүх хэсгүүдэд ингэж тархаж шингэж үлддэг юм байна л да. Тэр нь айгүй чухал байдаг учраас даалтны хэмжээг эхлээд маш сайн харах хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө 1000 даалтнаас доош бол сайн гэж үздэг байх нэ. За хоёрдугаарт коллагены нэг өдөрт уух тунгийн хэмжээ маш чухал. Хүний ерөнхийдөө нэг өдөрт уух коллагены хэмжээ бол одоо 5000 мг байдаг. Тэгээд 5000-аас доош байж болно, 5000-аас дээш байж болохгүй. Яа тэгэхээр 5000-аас илүү болоод ирэхлээрээ элэг бөөрөнд ачаалал өгөөд эхэлдэг учраас хамгийн дээд хэмжээ нь 5000 гэж ойлгож байна. За 3-дугаарт коллагены таны ууж байгаа коллагены найрлаганд чинь витамин С заавал орсон байх ёстой. Хэрэг витамин С найрлаганд нь ороогүй бол давхар коллагентайгаа хамт витамин С-г давхар одоо ууж ээж таны ууж байгаа коллагены чинь үр дүн нь бүрэн гүйцэд гарна гэсэн үг. Витамин С найрлаганд нь ороогүй байх юм бол штэ. Хэрвээ коллаген дотор чинь найрлаганд нь витамин С орсон байх юм бол давхар ерөөсөн нэмэлтээр витамин С уух шаардлагагүй. Яг тэр коллаген чинь таны арьсанд, таны биед, эрүүл мэндэд 100% нөлөөлж чадна гэсэн үг байхгүй юу? За дөрөвдүгээрт ууж байгаа коллаген дотор чинь эластин болон галеруны хүчил заавал хамт орсон байх ёстой найрлаганд нь. За бидний арьсны өнгөн давхарга буюу одоо энэ харагдаж байгаа гадналын арьсны цаана дал байдаг энэ арьсны давхаргыг болохоор жинхэнэ арьсны давхарга гэж нэрлэдэг тийм үү? Бидний одоо энэ гадна талын арьсны өнгө, гадна талын арьсны харагдах байдлыг тэр чигээр нь ингээд барьж идэг, атгаж идэг гэсэндээ
барилгын суурь гэж ойлгож болно. За энэ тулгуур маань коллаген, эластин, гиалуроны хүчил гэсэн ийм 3 бодисоос бүрддэг байх нэ. За тэгэхээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө коллаген алдагдах юм бол бидний арьс үрчлээддэг. Эластин алдагдах юм бол арьс маань суларч унжиж эхэлдэг. За гиалуроны хүчил алдагдах юм бол маш ихээр хуурай шиж одож хигшлээ алддаг. Ийм л үзэгдлүүд, ийм л зүйлүүд бидний энэ гадна талын арьсан дээр энэ өнгөц харагдаж байгаа арьсан дээр илэрчээдэг байнга. Ерөнхийдөө ийм зүйлүүдийг ингээд яг хараад одоо ийм шалгуураар та өөрийнхөө уух гэж байгаа коллаген сонгож авах нь илүү одоо үр дүнтэй, өөрт чинь хэрэгтэй мөнгөний чинь илүү хэмнэсэн байх болно. За тэгээд дээрэс нь нэмээд коллагеныг нөгөө нэг анх удаа ууж үзэж байгаа, уух гэж байгаа хүмүүс таргалуулдаггүй гэж айгүйх асууд юм байлээ. Коллаген болохоор ерөнхийдөө уургийн агуулмжтай, маш их уургийг агуулсан тийм уургаар баялаг зүйлээд учраас хүний биеийн булчингийн массыг маш их сайн одоо нэмэгдүүлж өгдөг. Тийм учраас ерөөсө таргалуулах процесс бол явагдахгүй. Харин эсвэргээрээ өөх шатаах, одоо өөхийг багасгах процесс явагддаг. Хүмүүс нөгөө цэллүүдийг таргалалт одоо гэж ойлгоод байдаг шүү дээ. Ер нь бол тийм гоо тэр чинь бас коллаген дутагдсанаас болоод хүний биед одоо цэллют үүсдэг юм байна л да. Тэгвэл коллаген байн гуугаад уурга байн ингээд нөхөд явж идэг булчингийн масаа ингээд нэмэгдүүлээ явж идэг хүмүүс ч болохоор эсвэргээрээ таргалалт үүсэх те цэллют үүсэх тийм одоо шалтгаан шатгааныг нь байхгүй болгоод таслан зогсооч байгаа байхгүй юу. За тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүдийг анхаарал яг коллагеныг сонгоод авахд бол маш үр дүнтэй коллаген уугаад сайхан үр дүнгээ үзээд явах боломжтой. Тэгэд яагаад коллагены талаар заавал ярьсан бэ гэхээр ихэнх охтууд маань гадна талаасаа нөгөө үнэтэй бүтээгдэхүүн аягүй хэрэгэлдэг. Одоо янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн тий би ч гэсэндээ надад ч гэсэндээ хэрэгэлдэг бүтээгдэхүүн ком байгаа. Тэгэн гот бид нар 1000 гаднаас нь ингээд 1000 ингээд аягүй сайн юм үнэтэй юм шавшаад идэг тий тэгэн гот дотроосоо нөгөө нэг хэрэгцээтэй уурга хэрэгцээтэй тижээлээ ингээд авч чадахгүй учраас чадахгүй байгаа тохиолдолд гаднаас одоо тэр хэрэгжилж байгаа юмны чинь үр дүн нь нэг сайн үзэгддэг байхгүй юу? Хичнээн өрчлөөний эсрэг маск тавиад, хичнээн өрчлөөний эсрэг ком хэрэглээд, хичнээн цайруулах одоо бүтээгдэхүүн хэрэглээд тос түрхээд ингэсэн ч гэсэндээ бид нар дотроосоо эрүүл байх нь чухал. Тэгвэл гот манай нөгөө нэг ер нь нийт охид бүсгүүчүүдийн ингээд нэг жоохон нэг нийтлэг харагддаг дутагдал байдаг байхгүй юу? Тэр нь болохоор нэгэн төрчлээ үүсцнийхэн дараа нэгэн диско бол нүднийхэн доогуур уутан цэрэг үүсцнийхэн дараа юу хэрэглэх үү хаана юу байна гэх ингээд бүтээгдэхүүн хайгаад байдаг байхгүй. Тэгвэл гот миний яг бүр үнэхээр яг гоё алчиг зөвлөгөө өгье заяа. Хамгийн чухал зүйл бол үүсгэхээс өмнө хамгаалах урьдчилан сэргийлэх. Хамгийн чухал зүйл бол үүсцнийхэн дараа бид нар 1000 үнэтэй юм хэрэгэлсэн ч гэсэндээ тэр чинь 100% ингэж алга болоод арилаад ингэн гэж байхгүй мэс заслын аргаар тэр чинь ингэж татаж янзлж тэнээлэгнү гэхээс биш бүр ингээд хүн үрчлээ орцсон тийм арьс бол буцаад тэнийн гэж байхгүй шүү дээ. Угаасаа ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн. За тэгээд миний уудаг коллагены талаар бас аюу хүмүүс асуусан байсан. Тийм болохоор өөрөө уудаг коллагена бас хамтдан танилцуулж би болохоор Солонгосын Бюсельон гэдэг коллагеныг хэрэглэдэг. Энэ нь болохоор 5000 мг-тай. Түрүүн миний яг бичлэг дээр ярьсан бүх одоо шаардлагууд, орцсон найрлагууд ингээд дотор нь орцсон байдаг. Ийм одоо коллаген байдаг. Энэ нь болохоор нөгөө шахмал би өмнө нь нэг шахмал коллаген уудсан баггүй тийм юм шиг уудаг зүгээр тэр шахмал юм шиг коллаген болохоор нэг тийм уухад ч гэсэндээ тааламжтай байгаагүй. Тэгээ энэ коллаген болохоор юм шингэн тэгээд уухад бас айгу амтан дайжгүй ийм коллаген байдаг. Энийг уудаг. Орой ерөнхийдөө унтахынхаа өмнө арьсаа цэвэрлжээд оройныхаа арьс арчилгааг хийчээд тэгээд коллаген нэг ширхэг коллаген уучаад тэгээд ерөнхийдөө унтчихдаг өдөр тутамдаа. Тэгээ энийг Солонгост байгаа хүмүүс хэрвээ сонирхох юм бол Never.com руу ороод тэгээд Bicelium коллаген ч юм уу нэрээр нь бичээд хайхаар шууд гараад ирэн. Тэгээд Солонгос хэлтэй хүмүүсийн бол бас айгүй даваа талтай шууд нөгөө нэг Солонгос хүмүүсийн хэрэглэгчдийн сэтгэл нь бас хамт гараад ирчдэг. Доторх найрлага орцууд нь бүгд гараад ирдэг. Айгүй амар байдаг ерөнхийдөө. За Монголд байгаа хүмүүс маань сонирхох юм бол Монгол бас албан ёсоор зарагддаг юм байлээ шүү. Албан ёсын яг эрхтэйгээр борлуулдаг ийм газар байдаг. Тэр нь болохоор Bicelium Mongolia гэдэг ийм Facebook пэйж байсан. За би яг хэлсэн шүү. Манайх ингэдэг байхгүй нөгөө нэг
Facebook дээр би нөгөө ингээ бичлэг оруулах болгондоо амхандаа ингээд хүмүүс яг асууна гэж бодоод амхандаа явж байгаа газрынхаа байршил, хэрглэж байгаа юмныхаа одоо нөгөө нэр бүх юмыг зураг мурагтай ингээл заавалчгүй оруулдаг байхгүй юу, уулна. Тэнгууд манайхан заавал комент хэсэгтэн заавал асуудаг. Оруулсан байсан ч гэсэн асуудаг. Тэнгууд нөгөө бичлэгээ анхааралтай үздэг юм уу, эсвэл хүүлгээд үзчих юм уу тий. За тэгээд ерөнхийдөө яг одоо хэлий гэсэн юмнуудаа бол бүгдийг хэлсэн. Тэгээ өнөөдрийн бичлэгээр бас нэлээд маш сайн одоо нэлээд өөрт хэрэгтэй мэдээллийг авсан болов уу гэж бодож байна. Коллагены талаар ямар ч хэлсэн яг хэдэн наснаас коллаген уух шаардлагатай, энэ коллаген гэж яг юу юм, уухгүй байснараа биднэрт ямар сөрөг үр дагавартай байдیں۔ Тэр зүйлүүдийн талаар ихэнх охид бүсгүүчүүд маань бол мэдэж авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан баха. Лайк дараад, шеэр хийгээд, комент үлдээгээрэй. Баярлалаа. За манайхан бид түрүү нөгөө нэг коллагены талаар та хэд мэдээлэл өгөхдөө бас айгүй нэг чухал зүйлийг орхигдуулсан байна л да. Коллагенаар баялаг одоо тийм хоол хүнсийг бас мэдчихвэл илүү зүгээр хаяа ойрхон тэгээ өдөр болгон биш ч гэсэндээ хаяа нэг идчихвэл бас коллаген нөхчин дээрээс нь арсанд айгүй шим тижээлтэй тийм хоолнууд байдаг шүү. Ялангуяа Солонгост одоо солонгос охтууд арсанд айгүй сайн арсыг гоё болгодог гэл одоо нөгөө нэг гахаан шир байдаг штэ, гахаан жукбал гэж ярьдаг хгүй, гахаан шир гахаан махыг айгүй хийддэг. Тэгээ дээрээс нь соломон загас буюу ярга загсыг бас айгүй хийддэг. Тэгэхээр та хэд маань бас коллаген ихээр агуулсан тийм хоол хүнсийг хаяа идчихээ гэх юм бол энэ хоёр хоолыг бас мэдээд аваарэ гэж зөвлөмөр байна.